Улаанбаатар бол манай орны улс төр эдийн засаг соёлын төв билээ. Эндээс улс орнон хөгжүүлэх хөдөлмөр соёлын өрнөн үйл явдал бүхэн үүсэн гарч Монгол орны өнцөг улмбарээс шинэ сайхан бүтээлийн дээжинж Улаанбаатар хотод хорон зугларч улмаар Навчны хаан Бадран дэлгэрч байдаг. Манай дөрсөлөг хурлын 20 жилийн Монголын урчуудын эвлийн 2 дугаар их хурлын үеэр байгуулагдсан үдсгэлэнгийн зарим бүтээлтэй та бүхнийг танилцуулж манай дөрсөлөг хурлын хөгжлийн довч тоймыг өгүүлье. Хувьсгалын эхний үед манай зураач нар хуучин нийгмийн бузар булыг жигшин шүүмжилсэн хурцс шог хувьсгалд дайчин зурагтуудаас зураасан зургийг голчлон урлаж тэмцэлж ялсан ард түмний баясган зэрэгжүүлж байлаа. Марзын шарав гэж олон долдорсон манай ууган зураач их багш Ленний дөрөг Монголд анга төрөн бүтээхдээ дэлхийн бөмбөрцөг тэраяара Ленний мэрэгэн ухааны хүчээр эргэж байгаа юм шиг уран санаа гаргажээ. Тэгээд ирээдүйд бүх дэлхий дээр коммунизм бүрэн ялахыг дэлгэрч байгаа цэцэг дэрвж байгаа дугаар зөгнөн үзүүлсэн байна. Хувьсгалын дараах үеийн зураач нар өөрсдийн бүтээлдээ манай ард түмний чин сэтгэлээс нандин үздэг түүхэд явдлуудыг гол сэдэв болгож байлаа. Манай зураач нар реалист урлагийн шин дэвшил даргуудыг үндэсний өргөн цэлбэртэй хослуулан эргэлж бүтээлийнхэн үзэл суртал уран чадварыг өдрөөс өдөрт хөгжүүлсэн юм аа. Алдартай зураач агсан жойдог, уран зураач ядам сүрэн, намнын сүрэн нарын зэрэг нөхөд дөрслөг хурлын ажилд хүч хөдөлмөр, оюун санаа уран авьяасаа дайчлан ажилласаар гэлээ. Нөхөр зэвэгжавын зурсан ууланд гэдэг зураг. Энэ бол жирийн хүний хөдөлмөрийг бахтан дуулсан бүтээл юм. Хөдөлмөрч хүний эрж чадал, эрэмгийн зэргийг зургийн зохиомж, байрлалт ба өнгө гэрлийн чадамгай зохицлоор багтай сайхан үзүүлжээ. Нөхөр цэвэгжив бол мал аж ахуйн сэдвийг их өрнөн сэтгэлээр сайхан зурдаг хом. Эрүүл чирэг бие махбодын эд бахыг санагдуулж, хүч тэмхийг багтан үзүүлсэн азрагны ноцол дон гэдэг зургийг та нар харал да. Малчин ардад аль албаг тохиолддог энгийн нэгэн үзэгдлийг уран бүтээлчин гэрхайнуудаар гарч амьдралын эрхэмсэг үйл явдал болгон сэтгэл хөдлөм оруулснараа энэ зураг олонд таашаагддаг юм аа. Зураач цэвэгжив одоо адуучин залуугийн тухай уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Энэ бол зураач Гаваагийн урлан бүтээсэн Алтай магтаал. Зулай дээрэн зуслантай, зуны 3 сард жаргалтай, өргөн төмөн өдөр баян хан алтай нутаг мөн гэж магтан дуулдагтай нийлж байгаа бизээ. Зураач Гаваагийн кино механикч гэдэг энэ зураг бол нохой гаслан малуунд говийн байгалийн мэргэшэл дундуур ард түмэндээ соёлыг түгээх гэж яваа хүний дүрийг үзүүлжээ. Зураач Намхай цэрэг 3 тисийн цаг гэдэг зурагта говийн байгалыг гоёмсог дээр нь гоёмсог болгон дүрсэлжээ.
Тэгээд говьд ус гаргаж амьдрал авчирч байгаа залуучуудын хөдөлмөрийг үзүүлэхдээ нутгийн залуу усгүй худгийн усны дээжнээс амсаад баяр хөөр болж байгаа байдлаар гаргажээ. Зураач одон сангийн аж ахуйд гэдэг зурагта манай орны мал аж ахуйд шинжлэх ухаан нэвтэрч байгааг үзүүлжээ. Ард түмний амьдралыг жирийн хэлбэр ойлгомжтой хэлээр зурдаг нөхөр одонгийн ажлын дараа гэдэг энэ зураг бол хөдөлмөрөөс ойрхон залууг шүүмжилсэн юм. Ахмад наснаас зэмлэл үлээгээд өвс ажиллан суугаа энэ залуугийн өрөвгөр ус хувцас хунар эдвөхнийг харахад залхууч залуу хаагуур явж юу хийж байгаад ирсэн бидэнд мэдэгдэх биш үү? Зураачийн бас нэг бүтээл говийн багна энэ байна. Нөхөр чөлтөмийн зурсан талын айл. Айлын хэзээ давхиад далд орж хулсан машин айлын гаднаас холдоогүй юм шиг харагдаж цаана нь цэлийсэн хөндийг хэзээ туулж баран дагмэр сэтгэл төрүүлдэг нь тал нутгийн хичнээн их өргөнийг үзүүлжээ. Чөлтөмийн зургийн гол шинж бол бодит байдалтай зохицож энгийн амьдралын урыг гуасихнаар үзүүлдэгт оршино. Чөлтөмийн зурсан хүний хөрөг дүрийг харагдаж зүгээр л гадна галбир төдий биш оюун санаатай нь уралсан юм шиг санагддаг. Ахмад зураач ядамсрын үндэсний зургийг одоогийн сэдвт зохицуулан хуучин хөвшил зохиомжийн шинтгэн өгжүүлж залуурчуудыг сурах талаар их ажил хийж байгаа билээ. Манай уламжлалт зурагт аливаа бодисын дэрийг гаргахдаа гоёж чимэн урлах онцлогтой байдаг. Хүний өмсөн хувцсны хээхвар оёос нуглаасыг хүртэл ингэж хэрхэгчлийн шагнал зурах нь манай удамшилт хавтгай зургийн өөрмөцтэй холбоотой юм аа. Удамшилт зургийг хөгжүүлэхэд зураач Минжүр, залуу зураач Дам нарын олон урчууд оролцсон ажиллаж байна. Удамшилт хавтгай зурагт уул ус, галуута, тоос, цэцэг навч, хадаж хулуу зэрэг байгалыг дүрсэлдэг сонгомл аргатай байдаг. Энэ аргыг зураач Сингэ зохио сайн эзэмшиж байгаа юм. Нөхөр Сингэ зохио сүүлчин хэрэм гэдэг зурагта ховдын хэрмийг дарин орох гэж байгаа ардын хатан баатар Магсаржавын дэрийг сөрөж авахлантай үзүүлжээ. Дөрслөх урлагийн нэгэн төрөл анги бол баримл юм. Орон баримлч Чамбил Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд олон сайхан бүтээл гаргасан хүн. Энэ бол Бохин гараа гэдэг баримл нэ. Залуу баримлч Махавал ховсголын өмнө ядуу зүдүүхэн хичнээн их гаслан амьдралыг дуулж байсныг туйлсын аргаар тусган үзүүлсэн байна. Бодгоо инглэг мөртлөө их хүч тэнхээ бодол санаатай энгийн нэгэн нэрийн дүрээр ардын хөвсголын партизаныг үзүүлжээ. Орон баримлч Жамба шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Нөхөр Жамба хүн ардын бахархал хот орны чимэг болсон олон баримл хийсэн билээ. Нарлаг сайхан сэтгэлтэй саалчин хүүхэн. Өдөр чирэг бадир хүлээ одорчин зэрэг жирийн малчны дүрийг чинхүү уран бүтээлдээ тусгасан байна. Дууган дуулж домбронж хутаж сууга алтай нутгийн ахын нэгч бас баримлч Жамба уралсан юм.
Залуу баримлж эмэгтэй дамдима эмнэг малан эдлэгэнд оруулах гэж ингэж сургадаг хөдөөгийн хүний хүчрэг хөдөлмөрийгч нөөрнөдгүй болбосын ширүүн шуурган дундуур нойр хоолгүй явж мал сүргэн адуулдаг Манави малчдын баатарлаг зэрэгч уран дүрсэлжээ. Баримлж дамдын зөвийн хүрлээр цутгасан аавын малгай хүүхдүүд ингэж хүний хайр татсан юм хийж байдгийг хэн нэс мэдэг билээ. Дайс цэвэг хангал эмнэгийн баримл орлож байхад даш дэлэг малчин өвгний дөрөв бүтээгч жишээтэй манай баримлцэд олон сэдвээр ажиллаж байдаг юм аа. Өцөглөнгийн танхимд баримлчдын бүтээл үзэгчдийн сонирхлыг их татдаг хэсэг нь болжээ. Уурхайчин баримлч санжаа манай уурхайчдын баатарлаг хөдөлмөр зориг хатуужил өхөө дүр төрхийг дөрвөлөг үзүүлжээ. Төрийн шагнал дуран Манивадар ардын урлал үндэснийхэн угуулзыг шинэ нөхцөл байдал зохистой дэлгэрүүлэх талаар их ажил хийсэн. Орон Манивадрын гээсэн бүтээл олонний хүртэл болж байдаг. Орон үйлчин агсан мажиг ардын гар урлалын үйл явдлын уламжлалыг хэрэглэж байна. Лүнэгийн урлсан манай төр бадартугай. Одоо манайд зээгт бат харган наамал утас мэтгэж зүүр авах зэрэгээр урлал хийдэг эмэгтэйчүүд олон байна. Үйл урлалын үндэсний үеийг амьдралд нэвтрүүлэн хадгалж байгаа баян үлгийн эмэгтэйчүүдийн дотор уран аяастан олон билээ. Чимэх чимэглэх ардын урлал бол нийгмийн ба хувийн амьдралын хэрэгцээнд ямагт хүнтэй харьцаж ах үйд нь нөлөөлөж байдаг учраас Гуасахны хүмүүжилд хөтлөх урлагийн хамгийн дэд дамжлага юм аа. Манайд алтан мөнгө төмрийн зүйлийг дархлаж урлах, зандан бод зааны ясыг сэлж зорох зэрэгээр урлал хийдэг заншилтай. Болгон аймгийн Жамин ширв бүгд наримдах Монгол Ард улсын урлагийн гавьяа зүтгэлтэн гэлэг дандар нарын зэрэг алдартай урчууд олон бай. Гэрэзөрийн хэрэгцээний урлагийн хүрээнээс халиад сэдэв түтэл хийдэг урчуудч маш олширлоо. Сэлбэрч намхай давг ардын өмнө зохиолоос дэвлэж муур багш гэдэг инээдэмтэй сэлбэр хийжээ. Хорцгомстой муур багш болоод хулганд ном зааж байгаа нь сайхан санаа. Харин шавнаар нь хорогдоод байдаг чинь ямар санаа вэ? Сэлбэрч нөхөр оргодол хүний гараар могой бариулна гэдгийг улс төрийн өрн хурд санаагаар ингэж инээдэмтэй үзүүлээд говийн амьтдыг төрхөөр нурлжээ. Чавамидын сэлсэн малчин охин шарагунаг сайхан заллаад орогч хоныг уутанд оруулж дөнгөлөөч сэлбэрч дорж гот сэдэв түтэл хийх гэж сэдэж байгаа хүн төвсгөлийн зүгдэрж явын хоёр гоо ярин пилийн цаатан манай сэлбэрчдийн бүтээлийн гол сэдэв нь ард түмнийхэн амьдрал хөдөлмөр орчин үеийн дүрслэхэд чиглэгдэж байна. Сэнгэгийн сэлбэр ямаа байтугай тэмээгч дөнгөн гэж тэмхлүү санаатай явдаг хогчооны гарав
Энэ сэлбэрийг харахад ч багтай байдаг юм. Зохиолч Ламсрангийн хөрөн мөрч ус хийлээ хөөсөн чон чертөллөө. Халдаад ирсний хавиргын нүшгэлсөөр ташраад ирсний тархийн завчилсаар. Харигс ноён хотога хөрөн морины гоёроо хүчтэй гэгчин дүрлээ. Хөрөн морь харин зөрүүлж нэг хазаад зорж нэг өшгөллөө. Орон сэлбэрт сэмгээ гэдэг чинь энэ хүн дээ. Одоо бас шинэ сэлбэрүүд хийж л суув. Мянган 921 онд мандсан ардын хувьсгалын тухай сэдв манай зураачдын уран бүтээлийг үргэлж баяжуулж байдаг юм. Манай нам засгийн цаг үеийн зорилтыг тусгасан уриалга ухуулгын дайчин зурагтуудаас олныг урлсан зураач Дамжинсрэнгийн бүтээл нь утга санаа тод дайчин далайцтай байдаг. Зураач Лувсан жамц энэхүү дайчин зурагтуудсанда орчин үеийн амин чухал асуудал эмгэ тайвны эрхэм мэрэмэлзэлийг тодорхой харуулжээ. Уран зургийн төрлийн голом нэмэгдсээр байна. Үндэсний өнгөлөг зураг, каскад зураг, зураасан зураг, шог зураг, бас усад цаасан наамал, хайчилбар, цоолбор, барын дардас зургуудад ч гардаг боллоо. Өмнө насан дөржигдүү нарын зурсан шог. Хадланд гарахтан хашин хоёр чинь хөдөлмөр өдрийн хөлсөнд очих болохоор өнгөрчгөө тийсгэж явах шүү. Зураач гүрсэд хайрын өвс сайхан түлшгэдэг шог цоврол зурж цалгар назгаа байдлыг хурцаар шүүмжилжээ. Манай алдартай зохиолч Дашторжийн нацаг дөржийн миний нутаг гэдэг шүлгийн санаагаар хийсэн заасан наамал. Үүнийг нацаг дөрж, сандаг дөрж, Батсүх нар урлжээ. Эндээс миний нутаг гэдэг шүлгийн мөр бадгууд сонсогдох шиг санагдана. Холх газраас гэлэлдсэн цастан дэр хайрхнууд хөлөг мөрөн уралдсан хөндөй сайхан хоолойнууд. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Залуу зураач Содномын нацаг дөрж баян нэгдлийн адуун сүргийг багширтал урааж яваад дуучин хулдаасан барын дардасаар ингэж дүрслэн үзүүлжээ. Амтэнч бас дуулыг хүсдэг.
Таны насан туршдаа дурсан санах ад жаргалтай мөч бүхэнтэй хамт Swarovski. Хамгийн бага калоритой Детарти макарон 100% алмандын гурил. Францын сонгогдож ор. Детарти макарон. Чипупелли, Монголоор бол миний хуушуу халаагаар лэдэн 2-3 минут миний пицца өнөөгөр нь төлөвлөгөө за боли юроосо дахин махан бомблоо юм яаж мэд хөрөгчөнд байлах бэршги шарсан бууз эсвэл бүрмэл зайдас Хайр илэрхийлэх сонгодог арга Баачи. Назаг дөржийн бас нэг бүтээл Шэнгэн лимбийн дугаар шинэ үеийн эгшиглэж байна. Зураач Балдангийн сэлсэн Үлгэрийн Баатар гэдэг модон барын зураг. Залуу зураачдын игний өргөжж тэдний бүтээлээр манай дүрслэх урлагийн үзүүр улам баяжиж байдаг. Долгион хэрлэн цагаан нуурын загасчд зэрэг олон зургийг овоо сайхан урлсан залуу зураач Бүдбазар. Манай ард түмэн бүтээн байгуулах хөтөлмөрөөрөө байгалийн нууцыг нээж ард олныхон ашиг тусын тулд атар газрыгч эзэмснийг ингэж үзүүлжээ. Бүдбазар бол зургийн өнгөс өдөр зохиомж харьцааг чадамгай сайн тохируулдаг юм. Зураач балданд орж хөвсгөлийн ууланд идэг зурагта хөтөлмөр бол манай үеийн хүний аз жаргал, алдар гавьяаны хэрэг болсныг үзүүлсэн бол уран зураач цэрэн дондог, зээрингийн талын зээрийг үргээгээд өнгөрсөн агуулчид эх орныхон эрэм талыг эзэмшин эзэгнэх гэж яваг амьд юм шиг хөдөлгөөнтэй зуржээ. Хөдөө нутгийн хөгжил, нэгдэлцсэн ардын шин амьдрал, байгалийн үдсгэлэн улам гуай сайхнаар чимгэлдэг боллоо. Манай залуу зураачдын уран бүтээлийн гол сэдэв бол эх орныхон хөгжил, ард түмнийхэн хөдөлмөр, байгалийн гуай сайхныг магтан дуулахаас өөр тийш харагдаггүй билээ. Хэмээн жингийн цуваг хөвөрч байсан газраар ганцам зураач галтад хэрэг давхидаг болсныг энд тэндүг өндөрлсөн гурилын тайран атар нутгийн шимээр ард түмнийхэн хэрэгцээг хангаж байдгийг Сүхбаатар хотын өнгө үсгэлэн тужийн нарсны сүйг дарам сүндэрлэж байгааг залуу зураач нар ийхүү үзүүлжээ. Үнэн зэлэн дээр борооны дараа адуучин малажихуй бол манай зураачдын хамгийн сонирхдаг түгээмэл сэдв юм аа. Зураач жамсран панерын үйлдвэрийн нэг тасгийн ажилчдын байдлыг ингэж зурсан бол орхны хавар гэдэг байгалийн үеийн гадаа шинэ эрэл хийж байгальд өвөрмөц байдал оруулан өнгө гэрлийг зориуд содон тавьжээ. Залуу зураач нар дүрслэх урлагийн хөгжлийн хүрээг улам өргөдөхийн тулд ийхүү олон сэдвээр янз янзын арга барил хэрэглэн ажиллаж байдаг үлээ.
Зураач амгалан залуу хүний нандин сэтгэлийн хайрыг ингэж өгүүлжээ. Нөхөр амгалан бас социалист Улаанбаатар Өлгийн нутгийн минь өглөө гэдэг цоврал зургуудыг урлан бүтээжээ. Орчин үеийн тухай тодорхой ойлголтыг хүмүүст төрүүлэхүйц үлэмжин их санаатай түүнийг урлагийн үнийн дүрээр тусгасан монументал хэлбэрийн дүрслэх урлаг бол социализм байгуулж байгаа бүтээлч хүмүүсийн дүрийг тодод томрон гаргахад хамгийн тохиромжтой юм аа. Манай зураач нар Монгол Ардын Хөвсгөл номынхаа мэрэгэн жил одлогын дор орчин үеэ магтан дуулахад анхаарлан чиглүүлэн авьяас чадвараа дайчлан ажиллаж байдаг. Монголын дүрслэх урлаг ард түмнийхэн амьдрал хөдөлмөр хүсэл эрмэлзлийг тусган гаргахдаа хуулбарлах, хэлбэрлэх, хийсвэрлэх урсгалын эсрэг социалист реализмын намч ардаж үнэн бодис зарчмуудыг хатуу баримтлан хөгжиж байна.